2 минутын амар бичлэг үзсэн чинь яг уйдж байгаа бах тэгээд зарим нь баг аль хэзээ гараа авцсан байх гэж би бодож байна. Тэгээд би жоохон энүүгээр нь чалчихгүй бол амар юм дутуу юм шиг санагдаад байна. Тэгээд янз бүр юм яриа авчий. Тэгээд явагдаж 21 онд бол тэгээд энэ хоёр дэвтрийг ашигласан. Гэхдээ хоёулынгийн дуусгаагүй яг энэ ногоон дэвтрийг дуусгачаад ягаад ч юм шууд хар дэвтэр рүү ормоор санагдаад яарад шууд орцсон. Тэгээд би одоо яах гэж байгаа вэ гэхээр энэ хар дэвтэр дээрээ би 22 оноо ч гэсэн хийж байгаа. Тэгээд 22 онд хар дэвтрээ дуустал ашиглачаад шинэ дэвтэр рүү орохгүй дахиад ногооныгоо дуусгачаад тэгээд ерөнхийдөө өөр дэвтэрнүүд рүү орно гэж бодож байгаа. Тэгээд тэр үед нь тэгээд яг намайг эцэст нь нэг юм шинэ дэвтэр нээхийг тэгээд хараад тэгээд бүүнөрөө баярлцаагаарай. Тэгээд төлөвлөлтүүдийнхээ тухай ярих юм бол за нэг иймэрхүү энэ дөө тэгээд энэ ягаан шугам заасан баад энэ ягаан шугамны энэ дотор нь ингээд унтах ёстой зөв цагаан тэгсэн чинь миний бүр ингээд яг тэр шугам дотор багтаж унтсан өдөр ганц ч байхгүй. Ер нь бол миний яг ингээд нойрны хуваар яг sleep schedule маань бүр ингээд амар fucked up болцдог. За ягаад ч юм мэдгүй. Тэгээд би энийгээ зохицуулж сурна гэж бодож байгаа. Тэгээд ихтэй бодож байгаа шүү дээ тийм. За нэг тиймэрхүү эндөө ерөнхийдөө бол 11 сараа эхлээд нэг хийсэн чинь тэр нь амар таалагдаагүй. Уг нь гоё болох хэрэгтэй байсан ч гэсэн муухай болсон. Тэгээд 11 сараа дахиж ингэж хийсэн. Тэгээд cover page нь бол надад амар их таалагдсан. Sleep tracker ч гэсэн. Тэгээд гэхдээ энийг яг дуустал мөтлөг үлдээ. Тэгээд дундаас нь хайцсан. За тэгээд ардаас нь хичээлийн хуваар болон цагийн хуваар, хичээлийн цагийн хуваар тэгээд юу байсан коллеж counselor-ийн лекцэн суусан тэмдэглэл байна. Тэгээ хажуу талд нь зүгээр л хийх юм болтгоо бичсэн. Тэгээ энэ болохоор ийм зүгээр ингээд нэг найзад даасаа авсан цахиа махаа нэг тэрэг гэдэг янз бүрийн юмнууд наацсан байгаа. За тэгээд үний дараагаар нь 12 сарын төлөвлөлт орж иж байгаа. Тэгээд энэ бол ерөнхийдөө ингээл болоо. Одоо араас нь зүгээр зураг наангуудаа хичээлийнхээ хуваарийг бичсэн байгаа. Тэгэл болоо. За тэгээд одоо энэний дараагийн удсанд нь би 2021 оноо дүгнсэн байгаа. Тэгээд нэг дүгнж зүгээр бичиж нэг үтсэн. Тэгээ үүнийхээ дараа болохоор ийм самбар хэмжсэн. Тэгээд in this 2021 I improve I tried to getting closer тэргээд ингээд ерөөдөө бичсэн ба. За тэгээ үүнээс нь болохоор манай 2022 оны маань төлөвлөлт орж иж байгаа. Тэгээд араас нь 1 сарын төлөвлөлтөөс сая хайлтхан харагдаад өнгөрч байна. Тэгээд ингээ ерөнхийдөө бол bullet journal-ийн төлөвлөлтүүд маань ингээд энэ жилдээ болчихж байгаа. Тэгээд зарим сард нь хийсэн юмгүй тэгээд орхисон ч гэсэн явахтэй. Тэгээд за одоо болохоор бүгдээрээ яах вэ гэхээр бичлэгний хэрвээ их нь харсан бол бужуугнаас гадна binder дэвтэр дээрх журналуудаа бас нэг эргүүлнэ гэсэн маа. Тэгээ энэ жил яг 2 шиг дэвтэр ашигласан. Энэ хоёр бол яг дууссан. За тэгээд энэ жилээс би ер нь анх удаа binder ашиглаж хэлсэн. Тэгээд энэний өмнө бол нэг юм binder ашигладаг зүгээр л тий. За тэгээд эхлээд болохоор би хамгийн анх авахдаа энэ нэг солонгон хавцдаг авч исэн. Тэгээд journal by Declan гэж хэлж байна. За тэгээд энэ болохоор миний хамгийн анхны удаа. Тэгээд одоо харахаар аим муухай харагдаж байна. Хөөе тэр үедээ хийжээл ёо би ямар мундаг юм бэ гэж бодож исэн. Энэ летеринг метрийг би ямар гоё биш юм бэ гэж бодсон. За одоо харахаар бүр ингээд ёо
би энийг танихгүй шүү л гэж бодмоор за. За тэгээд энүүгээр нь иймэрхүү журналууд идэр харагдчихээн. Тэгээд нэг хэсэг ингээд за зэрч явах гэдэг. За тэгээд энэ болохоор ингээд та нарын надаас асуусан асуултуудыг чинь бичиж авсан байна. Энд дотор байрныхаа тухай нэг хальт бичсэн байна. Тэгээд өглөөний 5 цагт юу хийх вэ гэж үтсэн байна. Би бол одоо баг өглөөний 5 байтгаа оройн 5-д босдог за. Яа тэг ямар ч мундаг байсан юм бэ. Амар идэвхтэйгээр хөтэлдэг байсан байна. Тэгээд ер нь юу ч хамаагүй бичдэг байсан юм байна. Тэгээ одоо ч гэсэн юу ч хамаагүй бичдэг л дээ. Тэгээд ёо энэ яар хөөхөө үзээ. Тэгээд энэ бас амар хөөх юм байна зөө. Би тэгээд амар тэр үед баян байсан гэдэг байхгүй ингээд амар юм хүн ингээд таалагдвал шууд авчдаг байсан. Тэгээд тэр үед угаасаа амар олон юм таалагддаг байсан л дээ. Тэгэхээр Instagram-ыг би амар их ухдаг байсан болохоор тэгээд энэ тентгийн юмнуудыг амар хардаг байсан. Тэгээд одоо зүгээр яг үнийг хэлэхэд юу Instagram зүгээр унтилтаа гэж бодож байна. Тэгээд ер нь бол яг энэ binder дэвтэр ингээд амар миний хувьд дотноос яг ялангуяа энэ ихний binder нь яа тэгэхээр яг ингээд карантинд орсон ингээд ярилцах хүн ч юм уу тийм ерөөсөө байхгүй тэнгууд ингээд толгой дотор орж ирсэн зөв binder дээр л бичдэг ингээд магадгүй би энэ дэвтэр дээр ингээд хөтлөг байсан бол миний mental health одоо хамаагүй муутсан байх гэж бодож байна. Тэгээд энэ харуултаа Whisper of Heart буюу зүрхний шивнэ гэдэг хуудсыг гами божото коллаб хийх гэж байгаа. Тэгээд оруулж чадаагүй. Тэгээд амар гонхтой гэдэг байна. За тэр ч яах. Коллаб хийх хүн байвал тийм тийм. За тэгээд ер нь бол би амар уйддаг л байсан юм байна л да. Хөрхий зал тэгээд яг энэ үед 5 сарын 1 гээд амар шинэ эхлэл гэж бодсон чинь үндэ бүтээгүүлтэй тэгээд шинэ эхлэл маань ерөнхийдөө шинэ төгсгөл тийм тэгээд эндээс нь 2-4 өрөнд амар хөрх ингээд юу яаж маань ингээд коллаб маллаб хийгээд амар ер нь амар идэвхтэй байжээ би яг 100 ер нь бол яг энэ 100 би өөрийгөө яаж амьдрснаа ойлгохгүй л юм л да. Уусаа энэс өөр хийх юм байгаагүй юм л да 100 ямар ч тийм даалгавар малгар инээдэр юм байхгүй. Тэгээ байсан ч би тэрийг хийгээгүй л дээ. За тийм л энэ да. Тэгээд ер нь бол энэ binder дэвтэрэндээ болон өмнөх 2 буужаа үеийн дэвтэр тэгээ бас энэний дараа нь үзүүлэх binder дэвтэр бас энэс гадна бас бус ашиглаж ирсэн дэвтрүүд болон энэ бичлэгийг үзэж байгаа та нарт баярлалаа. Тэгээ бичлэг дуусах арай болоогүй дахиад нэг дэвтэр авчихсан яхаа би зүгээр сэтгэлийг хэлж. Үүний дараагаар шинэ дэвтэр маань орж ирж байна. Тэгээд энэ дэвтэр дээрээ ерөнхийдөө бол шинжилэл хийж чадсан. Тэгээд миний бичгээ бол амар жижигхэн амар цэвэрхэн болсон. Тэгээд ерөнхийдөө яг энэ үед амар хөтлөжсэн журналууд амар дуртай. Гэхдээ энэ нь биш. Энэнд ч ихсэн дургу. Энэнд бас нэг дуртай биш л дээ. Гэхдээ яах вэ? Тэгээд энэ гайгүй. Тэгээд ер нь энэ аваад энэ амар таалагдаад яагаад ч юм. Тэгээд энэ үед яг ойлгож авсан юм юу вэ гэхээр
би ерөнхийдөө тууш дээр хийхдээ амар хөөрхөн идтэй юм байна. Тэгээ дөрвөлжин дээр жоохон сони хийгээд байгаа юм байна гэдгийг амар ойлгож авсан. Тэгээд гэтээ одоо би дөрвөлжин дээр арай гайгүй болсон. Тийм байна. Тэгээд энэ зэйлүүл нэг үлдээсэн. Тэгээд үсээ будчаад тэгээд бороор будсан болохоор ингээд бор димтэйгээр хийсэн. Тэгээд энэ дэвтэр дээр болохоор өмнөхөө бодвол арай баг хийсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд жоохон юумэр ч юм дэ ингээд арай ингээд журнал хийх левел нэгсэн. Арай гайгүй болсон гэж бол би бодож байгаа. Тэгээд дараагийн дэвтэр дээр ч гэсэн илүү дээрдэн гэж бас би бодсоорч байгаа. Тийм ер нь нэг тийм байна. Тэгээд энэ хуудас бол зүгээр ноор зөв санийхыг та нар хараагүй шүү. За. За ингээд ерөнхийдөө бол дуусж гин. Тэгээд бичлэгийг энэ хүртэл нь үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл тэгээд stay tuned хүлээж аваарай. Тэгээд хэрвээ subscribe дараагүй бол дараарай, like дараагүй байгаа бол дараарай. Тэгээд бас сэтгэл хэсэгт юу ч хамаагүй бичиж болно. Тэгээд ер нь бол тэгээд бичлэг үзсэн бол like дарчих хэрэгтэй шүү дээ. Тий. Баяртай. Ингээд дуусгачмаар байгаа ч гэсэн надад жоохон хэлэх юм байна. Тэгэхээр хүлээжээ. Би ер нь бол заяа YouTube-ийн нэгэд бараг жил гарсан болж энэ заяа. Бараг 2 жил ч боллоо. 2 жил боллоо гэж угаасаа 2 жил болох ч юм байна. Би яг анхны бичлэгээ бүр ингээд 19 оны 19 шээ. Тийм 20 оныхаа 20 оны 2-3 сар хавцаа оруулж ирсэн байхгүй юу. Гэтэ тэр үед яг он судраа санахгүй юм заяа. Вэж он судраа санаж болно. Яг тэр үеийн маань дэвтэр байгаа юм байна. Тэгэхээр энэ дэвтрэн дээрээс харчиж болно гэсэн үг. Тэгээд би энэ дэвтрийг та нарт нэг танилцуулахгүй л дээ. Үсээ зөвөр бүм шившиг за. Зөвөр харах хэрэгтэй. 1 2 дахь 7 хоногийн 4 дэх өдөр. 3 сарын 12-нд юм байна. Тэгээд яг 3 сарын 12-нд анхны бичлэгээ хийж исэн байна. Гэхдээ тэр бичлэг яг ямар бичлэг байсан бэ гэхээр яг энэ хуудсыг хийж байгаа тухай бичлэг байсан. Тэгээд би нэг хэсэг хүүхдүүдийн талаар бас BTS Blackpink гэдэг жоохон сонирхож явдаг байсан. Тэгээд одоо бол тэгээд зүгээр мэддэг ч гэсэн нэг амар сонирхоо болцсон. Тийм гэхдээ амарлаг хүмүүстэй гээд бүр ингээд амар хар багасаа хичээгээд ингээд одоо ингээд зүгээр ингээд дэлхийд ингээд амар том алтартай ёо тэгсэн чи намайг ардаа. Гэтэ гоё наа. Бас тий. Намайг Instagram